Амраг гэр үзэгчдээ онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа Улсын онцгой комиссийн шуурхай штабын үйл ажиллагааг онцоллоо. Монгол орнд тохиолдсон өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссийн шуурхай штаб юу хийж, ямар үйл ажиллагаа зохион байгуулсныг энэ удаагийн нэвтрүүлгээр та бүхэн хүргэх болно. Монгол Улсын шатар сайд Улсын онцгой комиссийн даргын шийдвэрээр өвөлжилтийг даван туулах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, холбогдох яам агентлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 11-нд Улсын онцгой комиссийн шуурхай штабыг онцгой байдлын ерөнхий газарт байгуулсан. Шуурхай штабыг онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадийн генерал Ууган Баяр ахлаж, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр яам, зам тээврийн хөгжлийн яам, эрчим хүчний яам, гадаад харилцааны яам, эрүүл мэндийн яам зэрэг яам агентлагууд, зэвсэг түвшний жанжин штаб, онцгой байдлын ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, мал эмнэлгийн ерөнхий газар болон цаг үр орчны шинжилгээний газар үндэсний статистикийн хороо Монголын улаан залуу нийгмийн холбогдох өмнөгчлөлтнүүд үүрэг гүйцэтгэж байгаа юм а. Штаб маань өөрөө тогтцсон бүтцтэй байдаг. Тухайлх юм бол одоо төлөвлөлтийн баг, үйл ажиллагааны баг, за орон нутгийн баг, захиргааны баг, за баримтчиг боловсруулах баг, за статистик дүн шинжилгээний баг гэх мэтлэнгээр ингээд багууд дуудаад үйл ажиллагаа эхлүүлсэн. За үйл ажиллагаа эхлүүлэх үедээ бол Улсын онцгой комиссийн шуурхай штабын хамгийн түрүүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юу гэхээр одоо аймаг орон нутаг сум малчин өрх төр үүсгэн нөхцөлийг тодорхойлохын тулд одоо 21 аймагт захим урал зохион байгуулсан. За энэ захим урал нийтдээ 21 аймгийн 340 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж одоо эднээс аймаг дээр үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж арга хэмжээний талаар танилцуулах мэдээлэл өгсөн. Үүнийг нь дээр үндэслээд одоо Улсын онцгой комиссийн шуурхай штаб аймаг дээр үүссэн нөхцөл байдлыг тодорхойлсон. За мөн одоо аймгийн мал эмнэлгийн газрууд, за эрүүл мэндийн газрууд, за мөн одоо хүнс хөдөө аж ахуйн газрын хөнтэй удирдлагуудтай мөн одоо цагим хурлыг зохион байгуулж тухайн аймаг орон нутгт үүссэн нөхцөл байдлыг тодорхойлох ийм арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. За бүр цаашлаад одоо сумын өвчнөд буюу сум орон нутаг дээр янамын малчин өрх төр үүссэн өндөр нөхцөл байдлыг тодорхойлохын тулд 406 сум тосгодын засаг дарга болон сумын онцгой комиссийн бүрэлдэхүүнтэй захим хурлыг мөн зохион байгуулсан. 2023 оны хаваржилт болон 2011 дугаар сард орсон зас болон их хэмжээгээр орсон засны хэмжээ болон 12 дугаар сард орсон их засны хэмжээгээс болж зуудын эрсдлийн үнэлгээ хийгдэж зуудын нөхцөл байдал 12 дугаар сараас эхэлж хөндөрч эхэлсэн. За хамгийн хүнд нөхцөл бол 2024 оны 2 сарын эхний 10 хоногт бол зууд маш хүнд нөхцөлтэй хүрч ирсэн. Үүнд бол төмөр зуудтай бол 14 аймгийн 47 суманд, цагаан зуудтай 17 аймгийн 135 суманд зуудад нэрвэгдсэн байсан. Нийтдээ ерөнхийдөө Монгол орны хэмжээнд 250 орчим сумд бол зуудын нөхцөл байдалд хамрагдсан байсан. Засны зузаан бол ерөнхийдөө харилцан адилгүй. Гууж ялгаандаа бол маш метр хэмжээний засны зузаантай байсан. Тал хээр нутагтаа бол ерөнхийдөө 70-аас 80 90 см хүрч ирсэн. Хамгийн багадаа бол нэг 20-30 см-ийн зузаантай байсан. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зуудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын шатар сайд Улсын онцгой комиссийн дарга амар сайхнаар батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Тухайлбал аймаг нийслэл сум дүүргийн засаг дарга онцгой комисс болон шуурхай штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж малчтад хүргэх өвс тэжээлийн нөөц хангалтыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд өвөлжилт хангамжилт хүндэрсэнтэй холбогдуулан 2024 оны 2 дугаар сарын 14-ний 62 дугаар тогтоолыг үндэслэн төрийн цэргийн байгууллагын хууль захиалах байгууллагууд нь бол дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Төрийн цэргийн байгууллагуудаас давхарсан тоогоор 9879 албаагч, 2287 нэгж техниктэйгээр 19 аймгийн 256 сумын нутаг дэвсгэрт 95611 малчин өргөд 19281 тонн өвс тэжээл бусад материалыг хүргэж засан боогдсон даваагүйе 67289 км заваагүйг нээж 425 айл өрхийг нүүлгэж засан таагдсан 502 өрхийг гэр хашааг заснаас гаргаж засан цуулсан 1034 техникийг татан гаргаж 3991 иргэний аюулгүй байдлыг захин хамгааллаа. Яг одоо зуудын эрсдэл үүсчих үед отроо явж байгаа малчтын үйл хөдөлгөөн малгарлах хэмжээний орчин зэрэг чиглэлээр 3 отрын штабыг 3 аймагт 6 отрын штаб байгуулсан. Энэ нь бол Хөвсгөл аймаг, Доронт аймаг, Дорнонгов аймагт 3 нүүдлийн отрын штаб байгуулсан. Одоогийн байдлаар Доронт аймагт 2 отрын штаб
байнгын үүдээ татах явуулж байна. Мөн засан таагдсан 67297 км зам гүйгнэн зам гаргаж 425 айл өрхийг нүүлгэж засан цуусан 1034 техникийг татан гаргаж 3931 иргэний аюулгүй байдал, амнаас эрүүл мэндийг хамгаалж 85 иргэнд үйлчлэгээ үзүүлж улсын хилийн зурвас бэлчээрлэж байсан эзэн тодорхойгүй 5000 орчим малыг улсын хилийн зурвасаас гарган 21377 толгой малыг эзэн холбогчийг тогтоон учирч болох 9.5 тэрбум төгрөгийн ховрлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа. Отор нүүдлээр яваа болон одоо өөрийн аймаг сумандаа өвлжиж байгаа малчдын судалгааг бол хамгийн түрүүнд гаргаж авсан байгаа. За энэ судалгаан дээрээ бол бид нэр бас зорилттой бүлгийнхаа иргэдийн тоо мэдээллүүдийг гаргаж авсан. За энэ зорилттой бүлгийн иргэдэд маань болохоор одоо жирэмсээ их өндөр настан 0-5 насны хүүхэд, одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг энэ судалгаануудыг авсан. За тэгээд үүний дагуу бол тусламж үйлчилгээг бол тасралтгүй үзүүлэх харьяал харгалзахгүйгээр тасралтгүй үзүүлэх хүл чиглэлийг бол тухай бүрт нь бол аймагуудаа ингээд өгч ажилласан байгаа. За ер нь бол отор нүүдлээр яваа хүмүүсийн хувьд бол бас нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бас орхигдох талтай байдаг. Тийм учраас одоо нөгөө отор нүүдлээр явж байгаа хүмүүсийн судалгааг бүр илүү их наривчлан гаргаад харьяал харгалзахгүйгээр бол тусламж үйлчилгээг үзүүлсэн. За ер нь бол 0-5 насны хүүхдүүдийн товлолт тархлаажуулалтанд бол нийт 18000 гаруй хүүхдийг бол хамруулсан байна. За нийт эмнэлгийн тусламж үйлчилгээг бол 170 гаруй мянган малчин ирэхэд бол малчин иргэнд одоо үзүүлсэн байна. За энэ дотроо бас зорилттой бүлгийнхаа иргэдэд бас ийм үзүүлсэн юу байгаа. За эмийн вакцыг бол нийт одоо 3000 гаруй эмийн вакцыг бол малчин иргэдэд, малчин өрхүүдэд бас ер нь бол олгосон байна. За тэгээд Улсын онцгой комиссийн даргын туршуулаар одоо шуурхай бүлгүүд гараад бас ажилласан байгаа 7 чиглэлд. За тэгээд энэ шуурхай бүлгүүд дээр бол бүх бүлгүүдэд одоо эрүүл мэндийн багийг явуулсан. За энэ эрүүл мэндийн багт бол манай төрөлцсөн мэргэжлийн эмнэлэг одоо тусгай мэргэжлийн төвүүдээс дандаа эмчнэр томилогдож явсан байгаа. За тэгээд баг бүрт бол энэ жилийн нэг онцлог юу вэ гэхээр баг бүрт бид нэр одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэл зүйч эмчийг бол цуг явуулсан. За ингэснээрээ бол одоо сэтгэл зүйн зөвлөгөөг бол яг малчин өрхүүдэд бол газар дээр нь очиж ингэж үзүүлж ажилласан байгаа. За мөн эрүүл мэндийн салбараас бол бас нэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь юу гэхээр одоо хөдөө орон нутгаас суралцж байгаа резидент эмчнэрийг бол томилгоожуулаад тухайн өөрсдийнх нь одоо аймаг орон нутагт бол одоо үүрэг гүйцэтгүүлэхээр бас ингээд ажилласан байгаа. Нийтдээ бол ер нь 301 резидент эмчийг бол үүрэг гүйцэтгүүлсэн. За резидент эмчнэр бол 3 сарын 1-ний өдрөөс эхэлж одоо тухайн өөрсдийнхөө харьяаллын дагуу аймаг орон нутагт очиж тусламж үйлчилгээг үзүүлсэн байгаа. За ингээд резидент эмчнэрийн үзлэгт бол одоо нийт нөгөө үзлэгт хамрагдсан малчин иргэдээс гадна одоо резидент эмчнэр бол нийт 0-5 насны 6998 хүүхэд, 857 жирэмсэн их, 1432 хүнд яралтай тусламжийн үйлчилгээ, 3006 хүнд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг тус үзүүлэн ажилласан байгаа. За энэ жилийн хувьд бол 6.одоогоор бол 6.9 орчим сая мал хорогдоод байна. За зуудын нөхцөл байдал хамгийн хүнд буюу шилэн зуудтай байсан Сүхбаатар, Хинти, Дорногов гэх мэтчлэн аймагуд хамгийн өндөр байна. За одоо хангаан бүстэй бол Төв, Архангаа, Баруун бүстэй Увс талдаа нэлээд малын хорогдол өндөр явж байна. Тухайлх юм бол Сүхбаатар аймагт бол одоо 1.6 сая орчим мал хорогдоод байна. За энэ нь нийт малынх нь 42 орчим хувийг үндсэндээ эзэлж байна. Зөв бусаар хорогдсон мал амтны сэг зэмийг устгах ажлын хэсэг байгуулагдсан. За энэ нөхөө ажлын хэсэгт нэг талаас мал эмнэлгийн ерөнхий газар, нөгөө талаас байгаль орчин аялал жуулчлалын яам, хөлбөмбөр нийгмийн хамгааллын яам, уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэнгүүд, мөн улсын онцгой комиссийн шуурхай штаб дээр байж байгаа улсын онцгой билгийн ерөнхий газрын хүмүүс маань оролцсон. За ингээд энэ дээр бид нар бол сэг зэм устгах одоо нэг 6 янзын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За ямар ч байсан байгаль орчны яам маань эхний ээлжинд бол нэг 2000 өнөөдрийн байдлаар 2000 сэг зэм устгах цэгийг бол биднэрт гаргаад өгсөн байж байгаа. Тэгээд энэ баталгаажсан цэг дээр яг одоогийн байдлаар бол нэг 916 цэг дээр мал эмнэлгийн байгууллага бол орон нутгаттайгаа хамтраад сэг зэмээ устгах үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ одоо хорогдсон 6.7 сая малынхаа одоо 125 буюу одоо сая 250 мянга орчим малыг бол одоо энэ 916 цэг дээр устгах үйл ажиллагааг хийгээд
явж байна. Маш их одоо цас орсон жил байсан учраас тээвэрлэлтийг шуурхаа хүргэхэд бол нэлээдгүй зохион байгуулалтын арга хэмжээ авах одоо шаардлага тулгарсан. Энэ ажлыг бол Улсын онцгой комиссийн шуурхай штаб аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад шатхууны хангамжийг одоо 2023 оны 12 сар өнгөрсний байдлаар одоо тогтворжуулж чадсан. За 2024 оны 1-р сараас цас маш их орсон учраас өвөлжилт хүндрэлтэй аймаг сумдуудад зам даваа нээх, малчин өрхүүдэд үүс тэжээл хүрэх зам даваа нээх, за эмнэлгийн тусламж үзүүлэх болон бусад арга хэмжээг авахтай холбогдуулаад бас нэлээдгүй ажил хийгдэж ирсэн байгаа. Энэ дээр бол мэдээж аслагдсан аймаг сумнуудад шатхууны хангамж бас доктортой бас хүрч чадахгүй байсан. Үүнтэй холбоотойгоор цэргийн хүчний байгууллагуудын одоо нөгөө тээврийн хэрэгслүүдийг татан оролцуулах юм арга хэмжээг авч эхэлсэн байгаа. За үүнтэй холбогдуулаад нэр бүхий шатхууны 17 аж ахуйн нэгжүүдтэй уулз зохион байгуулж үүний хүрээнд нийт 21 аймгийн 306 суманд цахимаар холбогдсон тухайн нөхцөл байдал үүсэж байгаа арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж ирсэн байгаа. 2024 оны 1-р сараас 2-р сарын хугацаанд бол шатхууны татан авалтыг хэвээ явуулах дээр төрөсөх ажлыг хийхээс гадна 2-р сард шилэн зузтаа бас нөхцөл байдал үүссэн нэлээдгүй сум аймагуудаас нийтдээ 10 хэдэн аймагуд дээр энэ асуудал нэлээд хүндэрч ирсэн. Үүнтэй холбоотойгоор цэргийн хүчний байгууллагын 2327 тээврийн хэрэгсэлт авсан тоогоор ажилласан байгаа. Үүн дээр нийт шатхууны татан авалт болон зарцуулалт бол нэг 484 мянган литр шатхуун болон тос тосгооны материал зарцуулсан. Энэ маань ингээд санхүүжилтээр тооцож үзвэл 1.6 тэрбум орчим төгрөгийн одоо санхүүгийн зардал бол гарсан байгаа. За Монголын улаан цайгийн нийгэмлэг нь 2023-аас 2024 оны зуудын нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 оны 12 дугаар сард болон 2024 оны 2-3 дугаар сард баруун зүүн аймагуудаар зуудын үнэлгээ хийсэн байгаа. За тэгээ энэ үнэлгээнээр тулгуурлаад бид нэр 7200 хүрэхэд яг одоогийн байдлаар малын эрс тэжээлийн багц тэгээд бэлэн мөнгөний тусламж буюу 550 мянган төгрөгийг хаан банкны дансаар шилжүүлж байгаа. За тэгээд энэ тоо маань цаашдаа 10 мянга болох төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд энэ тоонд хүрэхийн тулд бид нэр олон улсын уриалга зарласан байгаа. Энэ болохоор бусад улсуудын улаан загалмай нийгэмлэгүүдээс мөнгө дэмжлэг аваад тэгээд энэгээр тусламжаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд энэ тусламжид ямар байгууллагууд оролцож байгаа гэхээр Австралийн улаан загалмай, бүгд найрамдах Хятад улсын улаан загалмай, за тэгээд Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагууд оролцож байгаа. Орчин улбооны улсын засгийн газраас Монгол улсад тохиолдсон цагаан гарийн нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн үр тарианы тэжээлийг Монгол улсад буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн. 2024 оны 3 сарын 17-ны өдрөөс 2024 оны 4 сарын 18-ны өдрийн хүртэл Орчин улбооны улсаас нийт 6765 тонн улаан буудай 65 тонн улаан буудай, 350 тонн говьёос, 165 тонн 10 буудаг татан аваад байна. Дээрх улаан буудайг нийт 15 аймаг нийслэл Улаанбаатар хотод 168 тээврийн хэрэгслэр татан авч хуваарлаад байна. Нийт 160 тонн улаан буудай, 700 тонн говьёсыг татан авах ажиллагааг үргэлжлэн зохион байгуулан ажиллаж байна. Улсын онцгой комиссийн шуурхай штаб нь өвөлжилтийн нөхцөл байдал хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан засгийн газар Улсын онцгой комиссийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж 21 аймаг нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан. Түүнчлэн Монгол улсад суугаа гадаад улсын элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж өвөлжит хүндэрсэн аймаг сумын иргэд малчдад шаардлагатай тусламж үйлчилгээ хүргэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын тусламжийг зөв зохион байгуулалтаар хуваарлахад анхаарч хамтран ажилласан юм а. Монгол орнд тохиолдсон зуудын нөхцөл байдал хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан Улсын онцгой комиссийн даргын шийдвэрээр онцгой байдлын ерөнхий газарт Улсын онцгой комиссийн шуурхай штаб байрлан үйл ажиллагаа явуулж байна. Тус штабт онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллагууд холбогдох яам агентлагуудын нийт 50 гаруй албахаагч 24 цагаар үүрэг гүйцэтгсэн. Тэд чухам юу хийж, ямар үйл ажиллагаа, ямар хариу арга хэмжээ авсныг энэ удаагийн нэвтрүүлэгтээ та бүхэндээ онцлон хүргэлээ. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.